Congratulations, but you know they watch that shit. I ain't even gonna get mad. I'm young, black and rich. Энэ дуу таны чихэнд бүр хоногчсон байна уу? Яагаад гэдгийг би танд тайлбарлаж өгье. Орчин цагийн хамгийн сонирхолтой, сенсацтай бүхэн TikTok дүрэндэг болсон байна. Тэгвэл энэхүү платформыг Хэдтийн ByteDance компани 2016 онд байгуулсан ба богино хугацаанд дэлхийд даяар асар хурдтай төгөж сошиал хэрэглээний хэв маягийг өөрчилсөн томоохон үзэгдэл болсон. Хятад улсад энэхүү аппликейшнийг доён нэрээр олон улсаас тусдаа системээр ажилуулдаг. Харин дэлхийн бусад орнуудад TikTok шинэ үеийн хөгжмийн хөдөлгөөгч хүч нь болжээ. 2024 онд гаргасан Billboard глобал жагсаалтанд орсон дуунуудын 84% нь эхлээд TikTok дээр алдартай болсон байв. Үлдсэн 16% нь Billboard жагсаалтанд орсныхоо дараа TikTok дээр алдартай болсон гэх судалгаа байдаг. Тэгэхээр TikTok дээр нэг ёсондоо ямар дуу, ямар уран бүтээлчид дэлхийд даяар хүлээн зөвшөөрөгдгийг урьдчилж хардаг платформ болсон байна. TikTok-ийн ялгаа нь алгоритмдаа байдаг. Энд урьдчилж бэлтгэсэн плейлист гэж байхгүй. Хэрэглэгчид өөрсдөө юу тренд болохыг шийддэг гэсэн үг. Шинэ артистуудын уран бүтээл тесрэлттэй гарч ирэх үеч байна. Хуучны хит дуунууд дахин амлах үеч байна. Жишээ нь та бидний сайн мэдэх Chappell Roan, Sabrina Carpenter, Addison Rae гэх залуудууд TikTok-ийн ачаар улам олон хүнд танигдаж нэрд гарсан бол Korn хамтлагийн хуучны рок дуунууд TikTok-ийн тусламжтай дахин хит болж дуу хөгжмөн залуусын дунд игшгэлсээр байна. TikTok хэрэглэгчид жирийн сонсогч биш, жинхэнэ дэмжигчид байдаг. Тэд дуртай уран бүтээлчийнхаа төлөө илүү их мөнгө зарцуулж, тоглолт бүрийг нь алгасахгүй үзэж, мерч худалдаж авдаг. Судалгаагаар TikTok хэрэглэгчид жирийн сонсогчдоос 50 орчим хувиар илүү идэвхтэй байдаг гэжээ. Өөрөөр хэлбэл TikTok зөвхөн хөгжим түгээдэггүй, эдийн засгийг хөдөлгөдөг. Мөн MPT буюу Music Promo Today агентлаг нь TikTok-тай аль биесээр хамтарч уран бүтээлчтэй сурталчилж эхэлснээр хөгжмийн ертөнцийн маркетингийг цоошин түвшинд гаргасан юм. Дээр үед бид нар зөвхөн радиогоор л дуу хөгжим сонсох боломжтой байсан бол одоо үед бид TikTok дээр нэг видео хийгээд л таны дууг дэлхийд даяар сонсох боломжтой цаг үед амьдарч байна. Цагийн хит дуу, хэний ямар дуу байх бол магадгүй таны ч дуу байж болох юм.